Эрхэм үзэг сонсогч та бүхэндээ гал морин жилийн шинийн 3-ны энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлж мэдчилье. Та бүхэн минь сайхан шинэлж байна уу? Гал морин жилийн хамгийн анхны нэвтрүүлэг байна. Ингөө эхэлж байна. Энэ гал морин жилийн эхний нэвтрүүлэг мэдхүй нэвтрүүлгээр та бүхэндээ хүрч байна. Түрүүчийн мэдхүй нэвтрүүлгээр та бүхэндээ дагшин ноён утаг данзан харуулж байгаа шүлэг ишлэлээс дуулалаас жишээлэн та бүхэндээ мэдээлэл дамжуулсан байгаа. Уншиж танилцуулаад тайлбар өгсөн. Энэ удаад мөн данзан харуулж байгаа нэг Эрдэнэт хүмүүний биеийг гэдэг энэ шүлгийг үргэлжлүүлэн та бүхэндээ хүргээд энэ тайлбараа хүргэнэ. За энэ 7 хоногийн буюу энэ сарын 3 нэвтрүүлэг маань хэн нэгэн гэдэг энэ сэдвээр дор явагдаж байгааг та бүхэн мэдж байгаа. Хэн нэгэн гэдэг бидний өмнөө барьж явдаг буюу одоо хүмүүн заяаныхаа өмнө дэлгэж үзүүлдэг энэ төлөв буюу энэ дүр төрхөө бид нар илүү сайн мэддэг хүмүүн заяаны гол нандин чанар болсон үнцэн бүхий тэр хүн хэмээх эрхэм нандин тэр төлөөллөө бид нар ардаа нууцсан мэт ингэж явдгаа гэдгийг нэлээд тайлбарлан гэж таниулсан байна. Бид нар хэн нэгэн гэдгээр илүү танигдж, илүү бие биентэйгээ харьцаж энэ нийгэм буюу гэр бүлийнхаа хүрээнд бид нар хэн нэгнээрээ өдөр тутмын үйл ажиллагаа буюу бие биентэйгээ харилцааны анхан шатныхаа энэ үйлдэлийг хэн нэгнээр хийдэг. Энэ хэн нэгэн маань бидний амьд байгаагийн утга учрын маань эхлэл төдий болохоос биш жинхэнэ утга агуулгыг төгөлдөр чанарт нь хөрвүүлж урвуулах энэ ухамсар хөрөлждөггүй юм шүү гэдгийг сануулсан хэлсэн байгаа. Хэн гэдэг нь таны нэрийг зааж байна. Одоо намайг инх тавин гэдэг ихэд би миний хэн гэдгийг зааж байгаа хэлбэр. Нэгэн гэдэг маань болохоор харилцаж буй нийгмийн, гэр бүлийн, ахын дүүсийн, найз нөхдийн ажил хөдөлмөрийн талбарт харилцаж буй тэр хэнийг төлөөлж байгаа нэгэн нөхөр явж байгаа энэ асуудлыг авч үзэж байгаа. Тэгэхээр хэн нэгэн гэдэг маань нөгөө хүмүүн заяаныхаа нандин чанар буюу тэр үнцний хажууд бол их тийм одоо өнгөцхөн наагуурхан яригддаг буюу хамгийн түрүүнд энэ тодордог энэ дүр төрхөө бид нар хэн нэгэн гэдгээр мэднэ. Бидний одоо хүн ертөнцийн нэвтрүүлэг буюу энэ гол агуулганых нь учир шалтгаан болохоор хүмүүн заяагаа өднө өргөх тухай асуудал байгаа. Тэгээ энэ хүмүүн заяагаа өднө өргөхөд бидэнд ухамсар оюуны маш их хүч чадал хэрэгтэй болдог. Энэ хүч чадал нь бидний дотоод ахуйд маань бүрэлдэн бий болсон буюу сүнслэг ахуйд маань бэлэн байдаг юм ерөндөг. Үүнийгээ бид нар эзэн байр сууриас өөрийгөө удирдах замаар түүнийгээ бид нар ажиллагаанд оруулах буюу түүнийг өөд нь өргөх тухай
энэ нэвтрүүлгээр гол нь энэ тухай яриад байгаа. Хэн нэгэн бол бидрийг энэ амьдралд өдөр тутамд бүр насан туршид маань аваад явцдаг. Энэ бол бидний дотоод ертөнцтэй маань холбоотой гадаад ертөнцид үнэлж дүгнэгдэх энэ үйл ажиллагаатай маань уялдаж ингэж бидрийг үзэгдэж харагдах байдлын маань төлөөлөн байдаг. Гэтэл хүмүүн заяа гэдэг нь чухал. Таны хэн нэгэн чинь энэ хүмүүн заяаны зам мөрийг сонгож ирсэн таны сүнсний хэрэг гарах тухайд таны амьд байгаа гэж утга учир үүнд л холбогдно, үүнд л хамаарна гэж ингэж ярьж байгаагийн учир нь бидэнд хэн нэгэн гэдэг зүйл төлөөлөл буюу энэ дүр төрхөө бид нар задлаж харах шаардлага байна гэдгийг хэлж өгдөг. Ийм бидний дотоод ертөнцийн иргэшээлд буй нэгэн дүр төрх буюу тэр өөрийн гэсэн тэр сэрэмцгээгүй байх үеийн тэр барьцаалагдсан дүр төрхөө бид нар барьцаал буюу тэр ямар нэгэн тэр шорончилсон буюу өөрийн ирэхгүй тэр дүр төрхөөсөө бид нар өөрийн эрэхтэй болж гарч ирэхин тухайд бид нар үүнийг хэн нэгэн хэмээх дүр төрхөө бид нар задлаж түүнийхээ хийж яваа бүгдийг ил дод илчлэн уудалж өөртөө нээж тэгээд яах ёстойгоо бид нар өөртөө шийдвэртэйгээр задаргаа хийж түүн дотроо бид нар энэ амьдралын утга учир буюу энэ хүн төрлийн маань үнцний асуудлыг яг тохоонд томилох энэ үйл ажиллагаа үйлдэх буюу хийх учиртай юм байна. Энэ нэлээд тийм нарийн яриа байдаг учраас хэн хүн шууд хүлээж аваад угаалan даган баясч хэцүүлдэ. Тэгээ энэ утгаар нь болохоор ингээд үеийн үед олон ч дээдс мэрэгдүүд сануулan хэлсээр ном сургаалаа айлцсаар түүнийг хүмүүн заяатан бүхэнд төлөвлөлөн үлдээсээр ирсэн байдаг нэм учиртай. За түүний нэг нь бол манай догшин ноён удагт данзан гарвж байгаа энэ шүлэглэн дуулах энэ хэлбэрээр өгүүлдэг энэ яруу дансаг энэ шүлгээс тав хүнд ингээд үргэлжлүүлэн хөргөн энэ бол болохоор энэ Агнестингийн цуврал үлэмжийн чанар хэмээх энэ номонд өгүүлж байгаа агуулгадж байгаа нэг юм эрдэнэт хүний биеийг хэмээх юм шүлэг байгаа. За эндээс түрүүчийн дугаар эхний 3 дөрвөн мөртийг тав хүнд тайлцуулаад тэгээд нэвтрүүлэг маань өндөрлсөн байгаа. Одоо үнэгээ цааш нь үргэлжлүүлэн тав хүнд хүргье. Хэн нэгэн гэдэг энэ төлөв бидний ямар мөн чанарт ямар чанарт хамаарах юм. Үүнийг бид яаж ойлгох ёстой юм? Түүнийг бид нар хэрхэн захиран зарцуулах уу юу? Түүндээ бид нар хэрхэн яаж эзэн нь болох юм бэ? Энэ тухай асуудал нь биднэрт юуны төрөнд их чухал мэдэж ойлгож мэдэрч ухаарах юм зайлшгүй юм шаардлагатай. Энэ дүр төрх маань байдаг. Энэ дүр төрхөө бид нар илчилж яваад түүнийг өөртөө ил болохгүй болохоор тэр маань дотоод ертөнцийн шууд удирдамжаар бидэнд үл ойлгохдох хинч биш байдлын үйлдэлийг хийлгэж хинч биш байдлын төлөв байдлаар бид нар тийм үл ойлгогдох энэ хин нэгэн болж хувираад байх ийм нөхцөл бидэнд тулгадаг. Энэ нь бидний нөгөө суралцах ёстой хичээлийн маань нэг гэдгээрээ тайлбарлагдана.
Тэгэхээр одоо заяагүй ч гэдэг юм уу, ямар ч үйл ажиллагаа юм бол ямар хэзээ насандаа хийсэн нүгэл нь ингэж ирдэг юм гэж хүн өөртөө бодож янз бүрээр ингэж өөрийгөө дүг нүцэг нэг бусдыгаа бас хэлэх ийм хандлагатай байдаг. Тэгээ энэ бол тийм чухал биш юм. Бид нар тэгтээ тэргөө суралцж байдаг учраас ямар үлийн лаа хийгээд яасан хийсэн нь гэдгийг тосгол нь хичээл болж ирж байгаа болохоос биш. Бид түүнээ суралцах ёстой болохоос биш. Бидний ял зэнтэй тооцогдох ийм өсөж шалтгаан бол огтоос биш. Энийг сайн ойлгож, энийг сайн тогтоож авах хэрэгтэй. Хин нэгэн гэдэг маань бидний суралцах ёстой хичээлийн маань асар том нэг бүхэл бүтэн цогц систем ойлголт байх нь байна. Тэрийг удирддаг нь энэ дотоод ертөнц гэдэг энэ бидний үсмэл анхдагч чанартай юм шиг энэ үсмэл энэ ертөнц маань байдаг. Тэгэхээр бид нар энэ хин нэгнийгээ илүү сайн ойлгож түүнийг таньж мэдхийн тухайд энэ дотоод ертөнцөө судлана, дотоод ертөнцөө мэднэ, ойлгоно, ухаарна. Энэ явцад бид нар өөрийнхөө хин нэгнийг задлж байх юм үйл ажиллагааг аяндаа хийдэг юм оюунлаг юм чанар маань сэргээд ирдэг. Энэ тухайд та бүхэндээ санал болгож ингэж ярьж байгаа ийм нэвтрүүлэг подкаст гэд явагдаад байгаа. За данзан гарч байгаа эрдэнэт хүний биеийг хэмээн шүлгээ цааш нь үргэлжлүүлээд уншиж танилцуулаад тайлбар өргөе. За түрүүчийн дугаарын 4 мөрт 3 бадга гэхлээр нэг дуудчих. Эрдэнэт хүний биеийг элтлэн эдэлж явж эгэл сэтгэлээс салсангүй ийм л муу заяа бол. Хүний нэгэн насаар хүсэл эрдэмт шунаад ганцаар одохыг санахгүй гаслант самсрын чам бол. Өдөр шөнөд хуурцсаар өнгийн үзэгдлэр нөхчөөв энэ биеийг инхрийлсээр эцсийн сүнс үгөөрөв. Энэ 3-4 мөртөөр бид нар түрүүчийн хүмүүн төрөл гэдэг юм сэдвээр яриад ингээд өндөрсөн байгаа. За өнөөдрийн хин нэгэн хэмээхийн сэдвээр энэ хөө шүлгийн дараагийн мөрөөдөөс бас тайлбар гаргаж ингээд задлаж хэвлээ ойлголт авъя. За олны үгэнд хөөрөөд омог сэтгэлээр хөгжөвч орчлонгийн энэ жамд огт батна юу бэ? Хизээ өгсөн цагаас хэрэггүй болох цогцыг ариун буянд хайрлалгүй аяыг нь олж зараасай. Үүсийг замхарч хоцрох өлөг эд бараануудаа бусдын идэж болохоос өмнө буйны зүгт тавиасай. За ийм 3-4 мөрт өнөөдөр хэдүүлээ уудлан задлан тайлбарлаж ойлголт авъя. За олны үгэнд хөөрөөд гэдэг маань хэн нэгнээ таньсан хүмүүн заяат зам мөрөө замж байгаа энэ хүмүүнд болохоор тэр олны үгэнд хөөрөөд байх тийм шалтгаан шаардлага байхаа болчихно. Тэгэхээр зэрэг олны үгэнд хөөрөөд байна гэдэг чинь асуудалтай байна шүү гэсний дохой байх нь байна. Тэгэхээр энэ олон хөөрүүлээд байдаг тэр магтаас цаашаал энэ бүхэн чинь болохоор энэ омог сэтгэлээр хөгжөөх шалтгаан мөн нь болдгоо гэж ингэж хэлж өгж байгаа. Тэгэхээр нөгөө олны үгэнд хөөрөөд л ингээд явна гэдэг маань өдөр тутмынхаа үйл ажиллагаа тэгээд тэр үзэгдэж харагдахтаа илүү их анхаарал тавиад ингээд явах байхдаа бид нар өөрийгөө алдчихдаг л гэсэн санаа шүү дээ. Тэгээд энэ омог сэтгэлээр хөгжөвч гэж байгаа. Орчлонгийн энэ жамд огт батна юу юм бэ? Тэр хин нэгнэр асуудлыг шийдэж явхад
Бид нар нэгэн ажил үйлсийг бүтээх, нэгэн харилцааны үүднээс хэрэг тустай бүтээгхийг үйл хэргийг бүтээхэд ашигладаг болохоос биш түүнд нь баясан хөөрөөд тэгээд омог сэтгэлээр ингээд хөгжөөд ингээд омогшоод хөгжөөд ингээд одоо баярлаас ингээд өөрийгөө ингээд их өвлгөөд байх энэ үйл явц нь бол энэ орчлонгийн зам ёсонд нэг л тийм авцалдахгүй байна. Тэгээд огт бат ноттой ийм ойлголт болж бууж ирэхгүй байна гэсэн ийм санаа энд явж байна. Тэгэхээр одоо энэ данзан гарч байгаа жишээгээр л ярахад ингээд хэн нэгэн чинь хүчтэй байх шүү. Хүн чинь алга байна шүү гэдэг энэ санааг л хэлдэг байгаад байгаа юм. Ер нь энэ бусад одоо энэ бяцлаглын болоод энэ оюунлаг зам мөрийн энэ замч багш нар гигантт нь энэ хүмүүс болохоор дандаа хүмүүний төрлийн гайхамшигт үн цэнийг өөд нь өргөх тухайд л гол сургаал номлолоо айлдсан байдаг. Тэгээд тэд бүхэн тэр номлол сургаалаа айлдах үндсэн гол шалтгаан нь энэ хэн нэгнээс хүмүүн болон төгөлдөр чанарын энэ хувьсэл бидэнд хэрэгтэй гэдгийг хэлж өгдөг. Төгөлдөр чанараар хувьсан өөрчлөгдөх буюу түүнийг бид эзэн байр суурьны үүднээс хөгжүүлэх тухайд энэ ганц доод хөгжлийн энэ үн цэн гэдгийг бид илүү их амьдралынхаа хувь чанарт илүү их оноож оруулж ирэх ийм шаардлага байдаг гэдэг үднээсээ энэ сургаал номлолууд хэлэгддэг. Тэгэхээр бид нэр үзэгдэж харагдаж сонсогдож хүртэгдэж мэдрэгдэж байгаа бүхэндээ дуулдуудаа түүнийг үнэнгээд бусдыг бодлого гэх нь бид дотоод улам байна гэдгийг хэлж өгч байна гэдгээр нь ойлгоод авчих хэрэгтэй. Тэгэхээр бид нар өдөр тутмын үйл ажиллагаанд бид хуурдагдж байна гэж хэлж байгаагийн учир нь бид нар түүнийг үнэн гэж бодож түүнийг бид нар итгэж байгаад л байгаа юм. Гэтэл танаас яг ингэж итгэж яваа танаас таны сүнс хаана байна гэж асуухад та түүнийг хэлж мэдэхгүй. Би сүнстэй үгүй гэж мэдэхгүй тийм үү? Надад сүнс байдаг. Одоо жишээ нь нэлээд сүнсний талаарх нэлээд тийм нухас үсэгтэй хүмүүс болохоор ингээд айн цочин цогтон одоо ингээд буруугаар ойлгох. Гэтэл нэг амьд байсан сүнс чинь л таныг амьд байлгаж байгаа гэдгийг мэддэг. Инхээр нөгөө хин нэгэн ч илүү хүчтэй байгаад байдаг амьдралд ингээд тэр үнэмшил нь илүү их амьдралын чинь одоо хувилж үзвэл одоо 80-90-с дээш хувийг хин нэгэн чинь эзлээд яваад байна. Таны хүмүүн зайны чинь тэр авгаа их намтан чанарууд чинь дарагдаж тэр нь хөдөлгөөнд орж урсаж хөгжихгүй байсаар дуусах болчих гээд байдаг байх шүү гэдэг. Ерөнхийдөө сануулж хэлээд энэ нэвтрүүлэг подкаст яваад байгаа. Тэгэхээр хин нэгэн гэдэг маань бидний харилцааны маш том хэрэглүүр түүнийг бид нар маш өндөр хэмжээний соёл болгож авч болдог. Түүнийг бид нар энэ хин нэгнүүдийн дунд хэрэгжүүлэх маш сайхан соёлт харилцаа болгож хөгжүүлэх ийм боломжтой. Энэ нь таны хин нэгнтэй чинь холбоотойгоор энэ насны буюу энэ богино хугацаанд насалдаг энэ насны чинь хэрэг бүтэх тухайд хүч хүрэхгүй буюу энэ хин нэгний чинь хувь нь 90-с дээш хувьтай байгаа учраас таны хүн гэдэг чинь нэг
9 хувьтай байгаа энэ тохиолдолд таны сүнсний хэрэг бүтэхгүй болчихно шүү гэдгийг сануулж байгаа. Ноён хутаг данзан арвж байгаа маань мөн бас энийг сануулж хэлж байгаа. Ер нь ингэж л хэлдэг. Бүх сургаал номлол, энэ дуулал шүлгэнд нь энэ л агуулга оршиж байдаг. Тэгээ олонний үгэнд хөөрөөд омог сэтгэлээр хөгжөвч. Одоо өнгөрдөгч байдаг хүмүүс асуурдаг. Эсвэл тэгээд одоо тэр одоо олонний үг гэдэг маань хүчтэй байгаа. Тэгээд тэр нь таныг эзэмдээ та түүндээ итгээд ингээ явж байгаа хэлбэрийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маш олон янз бий. Одоо жишээ нь урлагийнхан, ус төрийнхэн тэгээд ингээд бусад одоо нэг олонний танил өгсөн энэ хүмүүс чинь болохоор зэрэг бүгд тийм энэ омог сэтгэлээр хөгжөөд яваад байгаа нэг юм хэлбэр байгаа юм. Омог сэтгэлээр хөгжиж байгаа энэ байдал нь буюу одоогийн дэлхийн гараг дээр тогтцсон байгаа тогтсон энэ нийгмийн тогтолцооны хэлбэр нь угаасаа л ийм омог сэтгэлийг хөгжөөдөг ийм тогтолцоо. Жишээ нь ингээд энэ одоо энэ орчин цагийн рок, pop, урлаг. За тэгээд энэ залуучуудын одоо сүүлийн үеийн янз бүрийн тэр хип хоп энэ гэх мэт энэ үгэлж ашигладаг энэ урлаг гэж байгаа нь өөрөө омог сэтгэлээ хөгжих үндсэн гол зорилготой. Тэгэхээр нийгэмд болж байгаа энэ үйл явц буюу энэ олонний үгэнд хөөрдөг омог сэтгэлийг хөгжөөдөг энэ үйл явц нь болохоор маргаадах юм байхгүй. Угаасаа л бидний бид төвлөрсөн хэн нэгнийг асар хүчтэй өөдн өргөдөг, хий хоосон хөгжөөдөг, магтдаг ийм зүйлээ гэдгийг маргаангүйгээр бүгд мэдж байгаа. Тэгээ орчлонгийн энэ жамд огт бат нь юу вэ? Тэгэхээр бид нар мөнх бүсийн чанарыг мөнх чанартайгаа уялдуулж нэг тэнцвэрийг нь олж явахгүй бол бид нар хазгар доголон тахир дутуу мэт болно шүү гэж нэвтрүүлгүүдээр байнга хэлдэг энэ үг гэж бас хэлэгдэх болдог. Орчлонгийн энэ жамд гэж байна. Тэгэхээр орчлон бид нар хамаатай болохоос биш тэр дүүрэг тэр хороо захиргаанда хамаатай биш. Тэр нам засаг буюу тэр намынхаа гишүүнчлэлт хамаатай биш. Энийг сайн ойлгож, энийг сайн задлж, энийг маш сайн ухаан авах шаардлага байна шүү гэдгийг хэлж байгаа. Орчлонгийн энэ жамд тэрнээс биш орчлонгоос дайдсан энэ ухамсарын төвшөнд бол бид өөр асуудал яригдана. Өөр шүлэг яригдана, бичигдэнэ энд бол. Тэгэхээр энэ орчлонгийн жамаа танихгүй байж энэ одоо огт бат нь юу юм бэ гэж асууж байгаа нь орчлонгийн жамаараа яв. Энэ орчлонгийн жамаараа явахгүй энэ олонний үгэнд хөөрж омог сэтгэлээр хөвжж явах нь орчлонгийн жамаас хазаагаад байна. Тэгээд энд огт бат юм юу ч алгаа. Ингэж явахын хэрэг чинь огт утгагүй байна гэдэг энэ л санааг энд өгүүлж байгаа. Тэгэхээр хэн нэгэн маань тий одоо хэн нэгнийгээ бид нар удирдах түндэ эзэн болж л явах хэрэгтэй болохоос биш хэн нэгнийг байх ёсгүй гээгүй. Тийм биз? Хэн нэг чинь байдгаараа байна. Бид түүнийг ашиглана. Одоо жишээ нь би таанд ингэж хэлээд байна шүү дээ. Би та нарын өмнө суучаад инх тайвнаа гэдэг энэ дүрээ ашиглаж л би та мэддэг дамжуулаад байна. Энэ маань болохоор хин нэгнээ би ашиглаж байгаа хэлбэр гэж хэлээд байна тийм үү? Энэ нь бидэнд чухал энэ хэрэггүй биш. Гэхдээ энэ маань бидний хүмүүн заяаны тэр үн цэнтэй харьц ханцшгүй дор төвшний анхан шатны ийм ойлголт шүү гэдгийг ойлгоод аваарай л гэж хэлээд байгаа. Тэхийн тухайд л энэ олон юм яриад ингээд ийм их юм болох
шаардлага гараад идэв байна л да. Ягаад тэгэхээр ингээд нэг өдөр өглөө босоод бид нар шууд ингээд бахан биений хүртэмжийн хэмжээнд ирж хүртэгдэж буй тэр мэдрэмжээрээ дамжуулаад бид нар үйл хөдлөл хийх тэр цаг хугацаанд бид нар өөрийн үйл хэрэгээ амжуулах энэ тухай санаа сэтэл дээр өглөө орноосоо босдог. Тэгэд орондоо эргээд унтах хүртлээр бид нар хин нэгэн буюу хин нэгнээр явсаар байх юм ёстой болчиход байдаг. Ингэсээр хөтлөнийг битгээ бид нар хөгшөрж өтлөөд тэгээд ингээд сүнсний хэрэг бүтэх тухай яасан бэ хөөе гэдээ асуух энэ асуултанд бид нар бүдрэх хэмжээний болчихдгоо гэж. Тэгэхээр хэн нэгнээ бид нар эхлээ сайн задлаад ойлгоход түүнийг өөрийнхөө мэдл авах нь чухал юм аа гэдэг. Энийг л хэлээд байгаа. Тэгээ тийм сүртэй ч юм биш энэ бол. Гэхдээ одоо эрхэм сонсогч үзэгч та бүхний анхаарлын төвд чинь ерөөсөө ороогүй байгаа юм зүйл. Мэддэг байж болно, сонссон байж болно, түүнийг ойлгосон байж болно. Тэгээ нөгөө ойлгочод болохгүй шүү гэдэг энэ л хөгт хунаар наадах чинь ямар ч хэрэггүй. Ойлгосон төдийд зүгээр тэр хэрэггүй энэ улаар дамжаад л ингээд өргөдөх харин эрчим хүч буюу харин тэр сонссны хэрэг бүтэх тэр гавьяагүй болох ийм магадaltaй. Тийм учраас энэ мэдээж юм шиг боловч түүнийг илт болгоогүй нотлоогүй ийм тохиолдолд түүнийг заавал барьж авах, түүнийг заавал түндэ ноцолдох юм шаардлагатай байдаг юм шүү гэдгийг хэлж өгч байгаа гэдгийг санаарай. Тэгээд орчлонгийн энэ жамд огт бат нь юун бэ? Асуугаад байна шүү дээ, тийм үү? Тэгээд юу гэж? Тэгээд яах юм та нар гэд. Энэ чинь утга учир байгаа мó? Энд чиний хэрэг бүтэж байгаа мó? Чиний сүнсний чинь зорилго энэ юм уу? Ингээ болох юм уу? Юу хийгээд байгаа? Яаж амьдраад байгаа? Сурах, хичээх, дадлаг хийх энэ бүх үйл ажил чинь чухал болохоос биш. Та нар зүгээр ингээл үзэгдэж харагдаж байгаа энэ байдалтай дулдаад энэндээ хууртаад тэгэл өдөр хоногийг өнгөрөөснөө амьдрсан гэж хэлэх гээд байгаа юм. Энэ чинь амьдрал гэж хэлэхгүй. Энэ чинь орчлонгийн энэ жамд огт бат нот биш болоод байна. Энэ утга учир алга байна шүү. Энийг бүү март. Энийг санаж бай гэж. Энэ 80 утагт маань бидэнд маш хатуу сануулж хэлсэн ийм дөрвмөрт байж байгаа юм. За дараагийн дөрвмөрт нь хизээ өгсөн цагаас хэрэггүй болох цогцсыг ариун буйнд хайрлалгүй аяыг нь олж зараасай. Хизээ өгсөн цагаас хэрэггүй болох цогцсыг одоо нөгөө хэн нэгний одоо дүр төрх болгож одоо нийгэм дотор биднийг өмчилж авдаг энэ бахан биений дүр төрх маань цогцос болж байгаа юм шүү дээ, тийм үү? Энэ бол жамын асуудал. Энэ болохоор орчлонгийн энэ жам. Тэгээд хизээ өгсөн цагаас хэрэггүй болох цогцсыг. Тэгэхээр нөгөө хизээд өгөх нь тодорхой. Мөнх бусын энэ чанарт бүрэн агуулгадах энэ бие хааг бид нар хэн нэгэн гэдгээр асар хүчтэй барьж явдаг. Энэ утгаараа нийгмийн тогтолцоо нугасаа бидний махан биеэр нь дамжуулан барьцаалж биднийг өмчилдөг. Ингэж яриад байна, тийм үү? Ингэж та бүхэнд төржин төрлөг дээр маш тодорхой ярьж өгсөн. Энэ нь одоо дэлхийн гариг дээр тогтцсон байгаа нийгмийн тогтолцооны чадаж буй хэмжээний буюу одоо хурж болох тэр хэмжээ нь өрдөөл юм.
тэгвэл ингэ шүү. Ингүүл тэгин шүү. Хэрэг тэхгүй бол ингэ шүү. Энд чинь бүх юм махан битэж холбоотой. Одоо чинь та ингээд үгэнд орохгүй. Ингээд одоо нийгмийн янз бүрийн тийм хууль эрх зүй дүрм журм зөрчөөд байх юм бол чамд хариуцлага тооцно. Чамайг баримтлана. Бүр болохгүй бол чамайг шоронд ийн шүү. Тэгээ эн чинь юуг шоронд их гэдэг юм? Таны цогцыг, таны махан биеийг барьж авах гэсэн үг. Таны сүнсэм буюу хүмүүн заяаг хинч хизээж ингэж барьж авч чадахгүй. Энэ боломжгүй. Тэр нь баригддаг зүйл биш. Яг гэвэл тэр нь мөнх бусын чанар биш, мөнх чанартай учраас тэр нь юмд ч баригдах боломжгүй. Энэ баригддаггүй. Энэ хизээж шахвагддаггүй. Хизээж үхэж өргөддөггүй. Мөнх чанараа бид нар эрхэмлэх ёстой болохоос биш. Энэ шорончлогддог. Энэ махан биеийн төдийхөнд бид нар амьдралынхаа утга учирыг оршоож болдоггүй юм гэж. Энэ утгыг л данзан аравж байгаа маань энэ олон сайхан мэрэгэн шүлгэнүүдтэй ингэ буулгаж өгч байна. Тэгээд ариун буянд хайрлал үгүй аяыг нь олж зараасай. Ариун буян гэж энэ номын чанарын тэгээд энэ бяцлаглалын хүмүүн зайны энэ үнцний тухай асуудлыг нь хэлж байна. Энэ ариун буян гэдэг нь шашинчилж яригдж байж болох боловч яг энийг хүмүүн заяа руу авчираад ингээд харахаар чинь маш ариун тийм буянлаг ийм үйлс ийм хийх боломжит тэр бидний хүмүүн төрөл нь байж байгаа. Тэгтэл аяыг нь олж зараасай гэдэг. Тэгэхээр энэ ариун буянд аяыг нь олж харамлалгүй зараасай. Энэ хайрлалгүй те. Энэ одоо ариун буйнаа хайрлахгүйгээр харамлахгүйгээр хайрлалгүйгээр одоо харамлаад ингээд өмчлөөд байхгүйгээр дэлгэр сайхан зараасай, зарцуулаасай. Тэгж ингэж аюунлаг, ухамсарлаг ийм тэлэлт энэ хөгжлийг явуулаасай гэсэн юм санаа. Тэгэхээр нөгөө хизээ өгсөн цагаас хэрэггүй болох зохицыг одоо тэр сая хэлж байгаа тэр шоронд бариад аждаг гэдгээр нь хэлэхэд хатуу боловч муухай боловч эн чинь яг баригдаж байгаа зүйлийг хэлж байна тийм үү? Таны баригдаж байгаа зүйлийг хэлж байна. Тэр баригдаж байгаа зүйл чинь болохоор таны махан бие чинь байгаад байна шүү дээ. Одоо жишээ нь ингээд бид ингээд бэбиэндээ хайртай гин тийм ээ. Бэбиэдээ хайртай би чамаагаа үрд хайрлана гэдэг ингээд хосууд ингээд бэбиэндээ ингээд хайр сэтгэлээ ичлээд ингэж байгаа тохиолдолд тухайн хоёр орон зайн хувьд хол байвчиг тэр хайр сэтгэл нь хязгаарч ундрахгүй байгаад л байдаг. Ойр байвчиг тэр хайр сэтгэл нь мөн адил хэвээрээ л байгаад байна. Гэтэл энэ махан бие ойрхон байх, хол байхын ялгаа байхгүй байхад тэр чанар нь юу юм бэ гэхээр бидний мөнх чанарын маань тэр ойлголт энд бууж ирж байгаа. Энэ илэрхийлэл юм байгаа. Ойрхон байгаад махан бие биентэйгээ ингээд ойрхон байлаа гэхэд бид нар одоо яаж ийм нэхэр за хаачих нь хаачаад ирөө хаана гаагуур яав ийв гэртээ төдөн цагт ирдэг чи яач вэ? Тэ одоо ингээд гэр орны чинь ажил төрөл юм болоо хөгж ухаж чинь ингээл хөөхтэй эсрэлээс нь авах ясмаас ингээд иймэрхүү байдал бидний яадаг болох нь нөгөө шорончлох байдал руугаа байна оруулдаг буюу өмчлөх хэлбэр рүү орчиж байгаа. Тэгэхээр одоо ингээд хүүхдүүд юугаач мэдэхгүй. Тэгээд аава ээжээ гэдэг тэгээд аав нь ирэхгүй болчвол аавыгаа санаал яач юу гээл ээжээс асуугаал
Тэгээ ээж нь байхгүй хол газар ажиллаар явцсан байлаа гэхлээр ээжигээ өгүүлээл, ээжигээ нэхэл, аавыгаа цовоогоол. Эн чинь нөгөө хүүхэд юугаач мэдэхгүй гэж байгаа боловч тэр ээжигээ аавыгаа өмчилж байгаа энэ хэлбэр нь махан биеэр нь дамжигдаж үүсч бий болж байна даа. Гэтэл түрүүний хэлсэн тэр хайр сэтгэлтэй хоёр хичнээн алсгуул байвч би нөгөө тэмүүсэн тэр нандин чанар хэвээрээ байсаар байдгаа гэж. Гэтэл хүүхэд ээжигээ алсгуул ажиллаар явцсан байхад бол холбоотой байх чадамжгүй байх нь шүү дээ. Гэх мэт бидний ингээд амьдрал дотор болж байгаа энэ бүл явцуудын задаргаанаас үүдэлтэй махан биенээ буюу энэ цогцос болдог энэ мөнх бусын чанарыг агуулсан тэр өгүүлэмжүүд, тэр үйлдэлүүд, түүгээр дамжигдсан хүртэмжүүд бидэнд байнга ирж байдаг. Тэгэхээр бидрийг сургадаг, заадаг. Бид түүнийг огт хийдэггүй ийм л зуршилтай болчиход яваад байгаа. Тэгээ энэ зуршлаа засаад энэ орчлонгийн энэ зам огт батна юу юм бэ гэдгийг ухаарж ойлгож энийг өөрийнхөө дотоод ахуйд хүртээж өгөөд өөртөө эзэн болохын тухайд санаа сэтлийг агуулan үүгээр дамжуулж сэр цэхэрэж гэсэн юм ерөнхий утга байна. Тэгэхээр хэн нэгэн гэдэг маань хүчтэй байгаад байна шүү. Хүмүүн заяа гэдгийг илүү их тодтогч, илүү их амьдралынхаа тодорхой хувьд авчирч оруулж ирээрэй гэсэн юм санаа байх нь байна, тийм ээ. Тэгээд хизээ өгсөн цагаас хэрэггүй болох цогцыг ариун буйнд хайрлалгүй аяыг нь олж зараасай. Тэгэхээр энэ цогцос гэдэг чинь одоо энэ махан бие гэдэг чинь хэрэг тусыг нь гаргаж чадвал бас хэрэг тустай гэсэн санаа байна, тийм ээ. Чин яг одоо хизээ өгсөн цагаас хэрэггүй болох энэ зүйл шүү дээ. Тэгэхээр тэр хэрэггүй болохоос өмнө хэрэг тустай болгож авах ийм боломж бидэнд байдаг юм шүү гэдэг юм санаа, тийм ээ. Тэгээд ариун буйнд хайрлалгүй зараад нэг айтайхан шиг нэг аяыг нь олоод явчихаа гэсэн юм санаа байна. Тэгэхээр зөв зүйл буюу хүний энэ мөн чанарынх нь энэ утга чанарт нийцсэн энэ хөгжлийн тухай асуудал дээр бид нэр илүү их энэ махан бие зориулах учиртай юм шүү гэж ингэж сануулж хэлж байгаа хэлбэр байна. Тэгэхээр бид нэр махан биедээ байж бид нэр одоо энэ хүмүүн заяаны гэдэг энэ агуу их үнцнийг өөдөн өргөх энэ боломж нь байна уу гэхээс биш одоо энэ хэрэггүй болох цогцос болцсон хойно хэрэггүй цогцос болцсон хойно бид нар яагаад ч нэмээгүй гэж байгаа, тийм ээ. Нэгэнт энэ биеийг орхисон сүнсэнд бол одоо өөр дараагийн төрөл мөрөл энэ төр тухайн асуудал нь жамсаар явцдаг болохоос биш одоо энэ хүмүүн зайныхаа өгцсөн цогцсон дээр бид нэр асуудлыг шийдэх ямар ч боломжгүй болдог юм шүү гэдгийг хэлж өгч байгаа. Энийг л сайн ухаарчих гэж. Тэгэхээр хэн нэгэн гэдэг маань өөрөө хүмүүн заяаны үнцнийг өргөж өөдөн татгаад махан бие дотоод ертөнц энэ хоёр чинь бидэнд хэрэг болдог зүйлээ энийг гол нь хэрэглэхийн тулд бид нэр эхлээд түүнийг өөрийн мэдлэлд авах ийм л утга ийм л чанарыг биднэрт заагаад байна шүү дээ, тийм ээ. Амьдрал гэдэг энэ суралцахуйн ухаан чинь бидэнд ийм юм заадаг. Тэгээд ариун буйнд хайрлалгүй аяыг нь олж зараасай. Тэгэхээр өдөр хоног тутам маш болгоомжтой буюу маш учир утгатай ингэж амьдрын шүү гэдэг энэ санаа энэ их чухал шүү гэж байгаа. Танаас биш энэ тэртэтэргүүл хизээ өгсөн цагаас хэрэггүй болох цогцыг ариун буйнд л зориулахгүй бол тэрний хэрэг юу байгаа юм бэ? Идэж уух, өмсөж уух энэ амттан шимтэнд дурлаад ингэж явах энэ дотоод ертөнцийг энэ өрх дотоод ертөнцийн сургалтууд чинь
сургалтуудаа бид нар олж таньж мэдэхгүй юм бол түүнийхээ атганд байшаар байгаа, түүнийхээ амтанд шимтэж явсаар байгаад бид нар мөнх босын чанараа үзүүлээд энэ цогцос болно шүү, энэ махан бий чинь гэдэг. Өгсөн биеийг цогцос гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр бид нар амьд байгаа дээр нь энэ махан биеэ маш сайхан ашиглах ийм тухай сургаал ноён утгт маань айлдж байна. За үйл шиг замхарч хоцрох өлөг эд бараануудаа бусдын идэж болохоос өмнө буйны зүгт тавиасаа. Их ойлгомжтой байна. Тийм ээ. Үйл шиг замхарч хоцрох өлөг эд бараануудаа одоо энэ тогшол цуглуулсан мөнгө төгрөг юу байдгийг тэр бүхний чинь хамаатуулан хэлж байна. Бидэнд үйл шиг замхраад алга болчих амч тийм үн цэнэгүй зүйл гэсэн энэ санааг үүлээр зөөрлж хэлж байна тийм ээ. Үйл нэгэнтэй байвч үйл замхран одно, сарнин одно, цаана нь хөх тэнгэр, мөнх хөх тэнгэр оршоор л буй. Ийм санааг одоо энэ үүлэн чөлөөний энэ юутай амьдралтай зөөрлж ингэж хэлдэг бас ийм олон жишээнүүд байдаг. Тэгээ үйл шиг замхарч хоцрох өлөг эд бараануудаа бусдын идэж болохоос өмнө буйны зүгт тавиасаа. Хэзээ ухаан мэдэхгүй тэгээд одоо хэрэгтэй хэрэггүй юм бид нар цуглуулдаг гэнтэр гээд баахан шүүмжил ер нь бол нэлээд сонсч байсан л да та бүхэн. Хэрэг тустайг нь хэрэг тустайд нь ашиглаад явж болдог юм зүйл ахна шүү дээ. Одоо жишээ нь хэд бараа энэ одоо тийм тансаг сайхан амьдралыг ингээд зорж байгаа нь муу гэсэн үг биш. Баян тансаг байдлаа гэдэг муу гэсэн үг биш. Ингэж туйширч болохгүй. Тэгвэл эн чинь ариун буйнд хайрлалгүй аяыг нь олж зориулаад тэгээд бусдын идэж болохоос өмнө буйны зүгт залаасаа гэд тавиасаа хандуулаасаа гэд. Тэгэхээр одоо баян чинэлэг байсан тэр хүн дотоод мөн чанараа мөн баян чинэлэг болгох энэ холбоо энэ тэнцвэрийн асуудал маань өөрөө боломжтой зүйл шүү дээ. Одоо баян байна гэдэг маань боломж бидэнд байна. Одоо ахуйн төлөвт бидэнд боломж бий боллоо гэсэн үг. Тэгэхээр тогтоодохтой байна гэдэг маань бидний одоо энэ дотоод хөгжил тэгээд энэ амар амгалан байж тэр төлөвтөө бид нэр шингэн уусах түүгээр дамжуулан бид өөрөө өөртөө эзэн болохын үйлд маань бид цаад болох зүйл байхгүй. Бид нар маш тийм тавлаг тухлаг орчин бүрдүүлсэн байна гэдгээрээ одоо энэ суурин иргэншил бол их боломжийн гэж үзэгдэх. Ингэж харагдахаар байна. Арчиг тарчиг энэ амьдралын дунд бид нар буюу өдрөөс өдөрт өл залгуулах хэмжээний байх аваас бидэнд өнхөө зоригдол шаардсан ийм л тулгалт бидэнд ирдэг. Тийм учраас бид нэр бүх юмыг орхиод ерөөсөө ингэж өлөм зөлбөө ингэж байхаар буюу ядуу зарчиг байж байхаар эдрийгээ бүгдийг орхиод ариун дээд тэр оршихуйн дээд хүмүүн заяаны энийг сүнслэг оюунлаг ухамсарлаг энэ амьдралууга зам сууэ гэд даяанчилдаг, ууланд гардаг, тэгээд маш хатуу бясалгал хийгээд ингээд явах жишээ нь ийм сонголтуудыг хийдэг. Энэ нь болохоор одоо туйлширлж байгаа хэрэг биш, тухайн хүний өөрийн сонголт байдаг учраас тэр сонголтоос нь үүдэлтэйгээр бусад дуурайх маяг гардаг л болохоос биш. Тэр чинь хүний дотоод хүн чанараас өөрөө аяндаа гараад ирдэг зүйл. Одоо ч мөн ингээд уулан даян хийгээд гарахаар шийдэж буй хүмүүсийг бид нэр одоо туйлшрлаа барьлаа хэрэггүй юм яалаа барьлаа гэж ингэж бодох магадтай. Гэвч тэр хүн тийм шийдвэр гаргасан бол одоо өмнөө энэ баян цатгалан амьдарч байвчиг
энэ биш байна. Одоо би уулан гарч суугаа гэд шийдвэр гаргасан байхад түүний зөв л болно. Айл өнгөрсөн баларсан тэр одоо тийм соёлгүй тийм ахын доод түвшинд байсан тэр дээр үеийн одоо ийм амьдралыг дээр үеийн тэр даянчлалын тэр агуун тэр нүцгэн шалтан маягтай ийм өмсөж хөгжиж байхгүй одоо юм ямар ч тийм хөгжил байхгүй тийм унтаа төлөвт хийдэг дээр үеийнхаа аргачлалаас одоо салах хэрэгтэй гэж ярьдаг хүмүүс нь тэдрийг ойлгохгүй. Яагаад ч ойлгохгүй. Тэр нь хизээ байсан хэдэн одоо он байсан хэдэн мянган жилийн өмнөх байсан энэ минтээ ердөө хамаа байдаг. Хүмүүн заяаны мөн чанарыг тодлон төлтөх аваас яахан тэрчлэн бүтгэх энэ зам мөрөнд тодорхой зураагаад гараад ирдэг. Тэгэхээр тухайн төр замаар л дагна. Гэтэл энэ нь айл дараа одоо 2000 жилийн өмнө Буддагийн хийж байсан тэр өсгөлөн одоо юм идэхгүй энэ махан биеийн хатамжлуулан ингэж сургалтыг өөр дөрөө бүр асар хүчтэй татан ирж ингэж сууж байсан энэ аргачлалыг одоо энэ хүн хийж яах юм? Тэгтээ түрүү Будда тэнд хийгээд ийм учиртай юм байна шүү. Ингэсэн чинь ингэсэн юм байна шүү. Ингэхгүй бол болдгоо байна. Ингэх юм байна шүү гэдэг хэлээд өгч асар их хүн цэнтэй сургаал байна. Түүнийг нь судлаад мэдээд ойлгоод тэг түүнийх нь уушмаар бид нар өөр орчинд өөр одоо энэ орчин цагийн орчинд маш сайхан ламаасаага сайхан тогтоодохтой байшин савдаа сууж байгаад ингэ нүгээс үш яатсан гэдэг одоо Будда шиг тэгээд өлсөд хамгаа олонтой хориод ингэ ууланд гарна гэж энэ чинь хоцрогдсон зүйл гэж ингэж ойлгож ингэж дүгнэх болвол бидний нөгөө тэр хэн нэг юм байна асар хүчтэй байгаа хэлбэр л болчихно. Дотоод хөгжил рүү буюу дотоод гүн рүүгээ шумбаж сурсан хүн бол ямар ч үйлдэл гаргаж мэднэ. Түүнийг бид хүндэтгэлтэй харж мэхийн ёсолж түүнийг зөвшөөрөх ёстой л болдог. Тэгж чадахгүй бол бид нар нөгөө тархиныхаа хэмжээс буюу тэр сэтгэхүйн яг л тэр зааварчлагаараа л бид ярина бодно. Гэтэл та өөрөө тийм мөн чанарт хүрээд ирэхтэй зэрэг мөн өөрөө бас шал өөр сонголт юм. Улам шиг баян болох тухай байж болно. Баян мөртлөө те. Бүр их баян болж болно. Бүр их баян болоод бүр боломж байхад бүр өшөө их баян болох боломж байсаар атал яагаад болохгүй гэж гээд өшөө бүр асар их тийм баян цатгалан тийм баян тийм хүн болж болно. Тэгээд түүнийг одоо энэ Данжан Аржугаан хэлж байгаа шиг бусдын идэж болохоос өмнө буйны зүгт тавиасаа гэдэг. Тэгээ ийм замаар тэр одоо хөрөнгө мөнгө баян гэж дүгнэгддэг тэр эд өлгийн зүйлсээ буйны зүгт зарна гэдэг юм байна. Тэр хэрэгтэй байгаа хүмүүст нь тус болох хэлбэрээр түүнийг зарцуулах нь зөв шүү. Тэгтээ энэ нь буйны бусдын идэж болохоос өмнө гэдэг нь одоо шал хэрэггүй тэр одоо эд өлгийн зүйлийн булаацалдах түүнээс үүдэлтэйгээр тэр шунал үүслийнх нь зүйл ингэж оволцож тэрнийг хараад шундаг тэр шунлыг нь дэвэрхээс нь өмнө түүнийг чимээгүйхэн буйны зүйлд зарцуулж өгч ингэж болдог гэсэн хэлж өгч байгаа юм санаа юм байна. Энэ нь яг бид нар задлж боловсруулж ингэ сайн ойлгож авахар зэрэг аливаа зүйлийг тууширч хийдэг буюу тууширч боддог энэ бодол санаа энэ үйлдэл манераас ингээд задарчдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр зөв нөгөө тууширлын байдлаа бид нар одоо ухамсаргүйгээр тууширдаг буюу тэр
жаахан тийм тэнэглэл хийдэг байснаа ойлгоод тэнэглэхээ болчихно. Зөвхөн түүнийгээ ухаанаар өдөртөө ухаалгаар явж болдог гэсэн үг юм байна. Тэгэхээр үүшиг замхарж хоцрох өлөг эд бараануудаа гэж. Тэр үүшиг замхраад алга болно. Тэр чинь мөнх бусын чанартай гэдгийг нь хэлж өгч штэ тийм ээ. Тэр мөнх бусын юм гэдгийг бид мөнх чанарт нь урвуулах хэрэгтэй. Тэгэхээр мөнх бусын бүхэн чинь мөнх бусын чанарыг үзүүлэхдээ мөнх чанар руу урвж байвал илүү их тус эрдэмтэй юм а гэж. Ингээд цаашаа ингээд нэг тийм нарийн одоо энэ данжаа хариуж байгаа хэлж байгаа энэ өлөг эд бараануудаа гэж. Энэ өлөг эд бараанууд гэдэг маань нэлээд тийм өргөн хүрээнд яригдаж болох сэдв л дээ. Энэ өлөг эд бараанууд гэдэг энэ нэр маань яг хоо одоохон энүүхэндээ гэхэд л одоо чинь тэр баян ядуугийн тухайд ярихад баянч ядууч байдгийгээр л төхөрөх буюу одоо энэ хүмүүн заяаныхаа хэрэг бүтээх сүнсний энэ зорилгоо биелүүлэх боломжтой. Гэхдээ бид нар боломж байсаар атал энэ махан бие бид нар ариун цэвэр сайхан авч яваад тэгээд энэ ахуйн энэ төлөв байдлаа бид нар өөрийн тусад хэрэгтэй буюу өөрийн эзэмшилд ач тустайгаар түүнийг арвижуулан хөгжүүлэх юм боломжтой гэж. Ингэж ойлгох ёстой юм а гэж байгаа. Тэрнээс биш ингээд одоо мөнх бусын чанар бүхнийг хойш нь тавь. Тэр шамарч хэрэг байхгүй. Наад чинь мөнхийн бус одоо хизээ өгсөн цагаас хэрэггүй болох. Махан бие хүртэл тэгж үзэн. Ийм туйшрал бидэнд байдаг. Ингэж туйширдаг. Тэгээд ингээд нэг л их хариу цагаан мөнх чанартай амтан болж байгаа гад ингээд хичээгээд байх юм хандлага байдаг л да. Энэ биш ээ, ингэхгүй. Инкээс өмнө бид эхлээд энийг мэдээд ойлгоод ухаарад хаа. Мэдрэмжээд авах, мэдрэмжэн дээр илүү одоо бид нар задрага хийхгүй бол мэдрэмжийг нэг бол мөнгө гин, нэг бол буруу гин, нэг бол түүнтэй эзлэгдэн, нэг бол түүнийг үзье. Мэдрэмжийг бид нар ингээд асар хүчтэй хүлээж авдаг учраас түүн дээрээ бид нар ажиллахад бидний сургалтын үр шим буюу түүний сургалтаар бий болох тэр бидний өсөлт хөгжил тасар их нэмэр болдог. Тэрнээс биш мэдээд ойлгочиход бол нэг тийм онцгийн ямар ч тийм ач холбогдол байдаггүй. Тэгэхээр одоо бид нар ухааны төвшөнд буюу ингээд мэдээд ойлгочихсон байхад л ер нь одоо гадаад харилцааны буюу гадаад ертөнцийн асуудлыг зүгээр гар үзүүрээ шийднэ гэдэг нь шүү дээ, тийм ээ. Энэ нь мэдлэг ойлголтын төвшөнд болдог, энэ нь болчихно. Тэрнээс үс цаашаа явдаггүй маа гэдэг байна. Тэгэхээр мэдрэмж орж ирэхээр бид нар их сандардаг их тийм яг ингээд ганц тоот мэдрэмжээрээ бид нар асар хүчтэй цочролд ордог. Тэгэхээр зэрэг бид нар учир олох болчдөг. Тэгэхэд мэдрэмжээр дамжиж цаашаага бид ухаарал бий болох ёстой шүү дээ. Яг бидний өөрийн ганц тоотоор мэдэрснээс үүдэлтэй ухаарал бий болно. Энэ бүх зүйл чинь талаар өнгөрөөд хий дэмийн үргэлдээд байгаа учраас бидний нөгөө нэг энэ сүнсний зорилго буюу амьд байгаа гэж бодох учраас алдагдаад байна гэж. Ингэж ерөнхийдөө ойлгох хэрэгтэй болж байгаа юм. За дараа нь сайн муу үгэнд санаа сэтгэл самгардалгүй самаадын амтаар цогтож санаа амар яваарэ. Энэ бүх хэдэн үгсийг янаг нөхөд та минь баясах сэтгэлээр сонсож бас дуулаарэ. Гэт энэ эрдэнэт хүний биеийг гэдэг энэ шүлэг ингээд өндөрлөж байгаа юм л да. Сайн муу үгэнд санаа сэтгэл самгардалгүй. Тэгэд одоо сайн үг хэлэх бид биендээ сайн үг хэлэх
муу үгийг цээрлэхийн тухайд бид нар ардын сайхан уламжлал сургаал номлолтой шүү дээ. Монголчууд. Тэгэхээр ингээд цааныг ерөөж одоо муу үйл хэлэхийн тухайд нь болохоор бид нар харилцааны төвшөнд бол эн чинь зүй зохистой буюу энэ сайхан ардын ёс байна гэд ингээд бид нар уламжлаад аваад явж байгаа. Гэвч сайн муу үгэнд санаа сэтгэл самгардалгүй гэж байна. Тэгэхээр нөгөө дотгошоогоо орох дээр яадаг юм бэ гэдгийг хэлж өгч байна юм уу? Гадна нь бол бид нарт сайн сайхан өрөөл хэлээд бид нар биеиндээ сайныг хэлнэ. Ерөө чинь бол зөв гэр. Энэ бол юу вэ? Энэ бол харилцаа. Тийм ээ? Энэ бол харилцаа. Энэ бол сэтгэлийн үзүүрээр хийж буй үйлдэл. Энэ бол дотгошоогоо нэгж их орох, тэгж их сүйд болох юм зүйл биш гэж ингэж харна. Ингэж ойлгоё. Тэгээд санаа сэтгэл самгардалгүй гэдэг маань харин ганц тод нөхөр энэ дээр дотроо сэлүүхэн эзэн байр суурьтай байна шүү гэсэн ийм санааг өөлж байна гэсэн үг. Санаа сэтгэл самгардалгүй байна гэдэгт нь төв суурьтай бай, тэнцвэртэй бай, тэнцвэрээ ол, дотоод тэнцвэртэйгээ нэг бол гэсэн ийм санаа хэлж байгаа шүү дээ. Тэгээ сайн муу аль нь ч вэ огт самгардахгүй. Зөвч вэ бурууч вэ тэрэнд огт автагдахгүй. Ийм төлөв чанарт шилжих ёстой маа гэдэг. Энэ төлөв чанарт шилжин гэдэг маань өөрөө хэн нэгнээс хүмүүн болж төвлөрчих тухай юм яригдаад байгаа. Тэгэхээр ингээд сайн муу самгардахгүй байх нь хүн заяанд шилжих энэ төвлөрчлөлтийн эхлэл үндэс нь болох юм байна шүү гэдгээр тайлбарлагдах юм боломжтой. Тэгээд самадын амтаар цогтож санаа амар яваарэ. Одоо тэнцвэрээ олсон төв чанартайгаа нэгдсэн энэ төлөвийг одоо бариад тэгээд санаа амар бай. Энэ нь одоо хүмүүн заяаны хэргийг бүтээхийн тулд тэгээд нэг л их ажил хийгээд байх биш юм шүү гэсэн ерөнхий санаа энд байж байна л да. Зүгээр санаа амар бай. Санаа амар болчих. Тэгж чад. Гэтэл бид нар тэгж чаддаггүй. Хүүхдлээ санаа амар байдаггүй л гэсэн юм. Голч хүннийг мань зүгээр ичлээ дуудлаад хэлээд өгч юм шүү дээ. Санаа амардгүй бид нар за болчлоо. За одоо ингэж боллоо доо гэсэн. Одоо тийм үнэн гүн амгалангийн тийм санаа амралт бидэнд ерөөсөө байдаггүй, тогтдоггүй. Тэр амьдрал маань хэрэгжидэггүй. Тэгэхээр энийг хязаа яаж хэрэгжүүлдэг юм гэхээр нөгөө бидний энэ сургалт байна шүү. Бид суралцагч шүү гэж ингээд ойлгосон, ухаарсан, мэдэрсэн. Энэ агшнаас эхлүүлээд та жинхнээр амьдарч эхэлнэ гэж хэлж байгаа. Өдрөжийн өдрөлгөөр яасан тэр утга чанарт нь энэ их авчилдах зүйл байгаа байхгүй. Тэгэж амьдарч эхэлсэн хүн сая санаа амар байх мөрөн боломжтой бол. Энэ чинь боломжтой зүйл шүү гэдэг хэлж өгч байгаа. Тэгэд энэ санаа амар байхын шалтгаан нь дотоод тэнцвэрийн асуудал юм шүү л гэж. Тэгээд дотоод тэнцвэртэй байхад ямар ч тохиолдолд энэ санаа сэтгэл хоёр дахьгүй төвн тэнцвэр алдаад байхгүй гэсэн юм ерөнхий санаа юм байна. Тэгэхээр бид нэр ямар ч тохиолдолд тэнцвэртэй байх тухай асуудал нь хамгийн чухал болж хувирдаг. Тэгэхээр дотроо гадна бид нар тэнцвэртэй байх ийм урлагт суралцах. Энэ суралцах үйл ажиллагаагаа хийхдээ өрнүүлж өөрийн дотоод мөн чанараа илүү их тодтгох энэ үйл ажиллагаа маань бидний одоо суралцах үндсэн гол хичээл маань юм а гэж
ингэж ойлгох ухаарах юм шаардлагатай. За ингээд гол морин жилийн эхний нэвтрүүлэг буюу мэдхүй нэвтрүүлэг маань энэ үрээд өндөрлж байна. Дараачийн нэвтрүүлгүүдээр яриган уулзъя. Өнөөдөр баяртай.